Өрхийн санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд та яг одооноос төлөвлөж түүнээ байнга мөрдөрэй. Мөнгөний мод зорилтод суурь нэвтрүүлэг. За гэрүүлийн санхүүгийн боловсрол зориулсан мөнгөний мод нэвтрүүлэг хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр бол бид хэрэглээний зээлийн өрөө авлагын харьцаа гэсэн сэдвээр нэвтрүүлгээ бэлтгэн хүрэхээр згсэн байна. Ингээд нэвтрүүлгийн студид Монгол банкны олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Батчин хүрэлцэн ирсэн. За өмнө нь бол бас манай нэвтрүүлэг дээр хэд хэдэн удаа оролцож байсан. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе та бүхэнд оролцуулж байгаад баярлалаа. За хэрэглээний зээлийн өрөө авлагын харьцаа гэдэг хэрэг иргэд бас өөрсдийнхөө зээлийн тухай ер нь яг энэ өрөө авлагын харьцаа ямар төвшөнд байдсан бэ гэдэг ойлголт бол жоохон бага байж магадгүй. Эннээс үйл яриагаа эхлэе. Жоохон тодруулаа тийм ээ. Тэгэхээр ер нь бол зээл гэдэг өөрөө нэг бүтээгдэхүүн байгаа. Зээл бид нар дэлгүүрээс юм худалдаж авахдаа талхсуу авдагтай адилхан банкн дээр очлоор санхүүгийн байгууллага дээр очлоор бүтээгдэхүүн хөтнө. Тэр нь болохоор хадгаламж гэж байна, зээл гэж байна. Зээлийн дотор болохоор энгийнээр бол бизнесийн болон иргэдийн зээл гэж хуваагддаг. Иргэдийн зээл нь тэр дундаа бол хэрэглээний зээл бол энэ иргэдийн зээлийн дийлэх хувийн эзлэгт орон сууц зарцуулсан зээл гэж бас байдаг. Тэгэхээр хэрэглээний зээлийн өрөө орлогын харьцаа гэж тавьж гисэн Монгол банкнаас энэ болохоор макро зохистой бодлого хэмээх юм бодлогын хүрээнд явж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Монгол банк нь өөр дээр бас их үйл ажиллагааны чиглэл явсан, нэмж байгаа үйл ажиллагааны чиглэл нь яаж нэмэгдсэн бэ гэхээр Монгол банкны тухай хуулийн дээр нэмэлт өөрчлөлт ороод нэгдүгээр хэрэглэгчийн эрхийг хамгаална. Хоёрдугаар төрөлсөнчлэн бодлогын хэрэгжүүлнэ гэсэн юм хоёр зүйл залт нөхцсөн. Тэгэхээр хэрэглэгчийн эрхийг хамгаална гэхээр сүүлийн үеэр монголчуудын амьдралд бол зээлийн бүтээгдэхүүн маш их даацсан хэзэлдэг болоод байна. Эргүүлээд хадгаламж гэдэг бүтээгдэхүүн бас хязгаарлагдсан болоод байна. Тэгээд иргэдийн нь өөрөө монголчууд нь урд нь болохоор өвчнөгөө бол жаргалтай өргөө бол баян гэж хэлдэг байсан шүү дээ тий. Тэр маань өөрөө алдагтаад одоо бол ер нь бүх хэрэгцээгээ зээлээр хангах гэдэг юм хандлага ажиллагдаад эхэлсэн. Тэгэхээр энэ бол статистикээс хараад Монгол банкнаас энэ иргэдийн зээл нэвтрхийг өсөөд өөрт нь амьдралд нь сөргөөр нөлөөлөлт нөхцөл байдал үүсээд байгаа учраас иргэдийн эрхийг хамгаалахын тулд ийм зохицуултыг хийж гисэн байна. За иргэний хэрэглээний зээл ихсгээрээ эргээд ямар сөрөг үр дагавар байна гэдгийг бас ойлгохгүй байж магадгүй шүү дээ. Сөрөг үр дагавруудыг танилцуулъя. Бага. Тэгэхээр ер нь бол хүн бол зээлийн бүтээгдэхүүн бол байх ёстой. Тэрнийг бол бүр ингээд тасан зогсоох нь бол бас судахгүй. Тодорхой хэмжээнд байх ёстой. Гэхдээ амьдрал нь нөлөөлөх хэмжээний хэмжээнд байж болохгүй. Өөрөөр хэлэх юм бол сүүлийн үед ингээд ажиллаж байхад хүмүүс амьдралынхан, цалингийнхан 100% тааруулж зээл авах гэдэг юм хандлага ажиллана. Ялангуяа тэтгэврийн хэрэгт маань. Тэтгэврийн өгчүүд маань 100% зээл аваад эргүүлээд сартаа гар дээр мөнгө авахгүй. Тэгээд зээлээ сунгаалах юм нөхцөл ажиллаж байна. Тэнгүүд тэр нь өөрөө яаж нэгэн өөрийн дамд оруулж байна. Хүн өөрийнх нь хэрэгцээг хангаж чадахгүй. Наанд ч байрныхан төлбөрийг төлөхөд эргүүлээд ойр зүрийн эд жуух энэ хүнснийхэн хэрэгцээг хангаж чадахгүй байдал хүрэхэд ирэхлээр чинь иргэний яг анхдах зэрэгцээ хангахгүй болоод ирэхлээр ингээд амьдралын чанар унаад эхэлж байгаа хгүй. Яг хуу баян хугацаанд бол ингээд иргэд ингээд эдийн засгийг сэргэж байгаа болохоор зээлэр ингээд нөхдөд явж ээж болно. Гэхдээ эдийн засаг чинь өөрөө бас нэг онцлогтой мөчлөг гэсэн зүйл байдаг. Одоо бол ингээд 2016 оноос хойш бол 17 18 гэдэг эдийн засаг манаас харьцангуй сэргээд шүү дээ. Тэгэхээр иргэдийн амьдрал маань гайг болоо зээл авахд бол асуудалгүй. Гэтэл ингээд эдийн засаг чинь өссөнтэйгээ адилхан унах юм эрсдэлтэй байдаг. Тэр үед яаж нэхлээр зээл авсан хүн байгаа. Зээлээ төлж идэл эдийн засаг унлаа. Ялангуяа ингээд Монголд явсан эдийн засаг салбарууд чинь энэ өсөлт бууралтаас хамааралтай байдаг. Эдийн засаг унлаа гэхвэл ажлын байр хоногдож эхэлдэг. Тэнгүүд би зээлтэй байлаа. Би ажил орон тооны цомгтолд орлоо. Тэгэхээр тэр үед болохоор зээлээ төлж чадахгүй эргүүлээд маш том хүнд дарамтанд ордог учраас яанд ч иймэрхүү эрсдэлд орохоос өртсөн сэргийлэх зорилгоор Монгол банк иймэрхүү арга хэмжээ авч байгаа л да. Яг энэ хоёр зүйлийн тухайд аваад үзэх юм бол шалгуурын хувьд бол өөр байгаа. Тэгээд бизнесийн зээлийн шалгуур их тийм өндөр түвшинд байгаад бид нар авч чадахгүй байна уу? Аль эсвэл бизнесийн зээлийг авах ямар нэгэн сонирхол байхгүй байна гэдэг асуулаас гарч ирж байна. Тэгэхээр ер нь бол ийм байгаа. Иргэдийн зээл, хэрэглээний зээл гэдэг нь өөрөө их онцлогтой. Цалин тэтгэврээр барьцаалсан зээлүүд маань хамгийн төлөлцөөтэй байдаг. Өөрөөр хэлэх юм бол хүн иргэн ажилдаа явах юм бол ирээдүйн зүйлс нь төлөөд л явагдчихдаг. Тэр утгаараа зээлийн хүн харьцангуй бизнесийн зээлээс бага байдаг. Бизнесийн зээл нь эргүүлээд жоохон эрсдэл өндөртэй аж ахуйн нэгжийн бизнесийн зээлийг бол та бүхэн мэдж байгаа. Жоохон хүн өндөртэй эрсдлээ дагаад хүн өндөртэй байдаг. Тэнгүүд мэдээж банк болвол эрсдэл багтаа зүйлрээ хөрөнгө оруулна, иргэд рүү хандуулж эхэлнэ. Тэнгүүд бизнес дээр яг үннийг хэлэхэд тэр хөрөнгийн санхүүгийн дутагдал үүсээд тэгэхээр яг хэрэгтэй нөгөө техникийн шинжил цаашлаад үйл ажиллагаагаа хэлэх ажлын байр бий болох боломж алдагдаад эхэлдэг.
Тэгэхээр иргэд маань яг үнийг хэлэхэд хэрэглээний зээлийг ингэ дэмжиж тахлаар өөрөө зээлэр ингэ санхүүжигдэж байгаа боловч нөгөө цалингаа санхүүжих боломжтой авахгүй ичиж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хэрэглээний зээлийг дэмжиж байх юм бол бизнесийн зээл хэмэгдэнэ. Тийм учраас Монгол банкнаас илүү хэрэглээний зээлийг хэмээд бизнесийн зээлийг дэмжиж тэгэхээр бизнес аж ахуйн нэгжүүд цалингийн орлогыг иргэдийн амьдралыг дэвшлүүлэх тийм ажлын байрыг бий болгоно. Тэгэхээр иргэн болохоор зээлэр хэрэглээг санхүүжих биш яг жинхнээсээ цалингийн орлогоор бид орлогоороо санхүүжих юм болцоо бий болох л байна. Одоо бол дийлийнхэн дандаа хэрэглээний зээл байгаа тийм ээ. Одоо жишээлбэл энэ одоо шийдвэр дээр Монгол бүхний зүгээс хизээнээс анхаарч энэ асуудлуудыг авч эхлэв гэдэг. Одоо бол цаашдаа бол ихэнх дийлэнх банкуудыг бол бизнесийн зээл олохыг бол төлөхөө бас анхаараач гэдэг тал дээр ажиллана шүү дээ тийм ээ. Тийм байна. Тэгэхээр ер нь бол одоо байгаа статистикээс харах юм бол нэг зээлийн үлдэгдэл 17.1 төгрөг. Хадгаламжийн хололд иргэд нь 13.12 хамаагүй зөрүүтэй аз. Тэгээд бизнесийн зээл, иргэдийн зээл гэдээ хуваагаад үсэх юм бол 17.1-ийнхэн 9 орчим их 80 нь иргэдийн зээл, нөгөө талд нь 7.9 нь бизнесийн зээл. Тэгэхээр урд нь бол энэ зээлийн харьцаа минь үндсэндээ нэг 50 иргэдийн зээл нь 50-аас ялгүй бага байдаг юм. Эргүүлээд одоо иргэдийн зээл маш хүчтэй өссөн. Сүүлийн 18 онд бол бүр 40% өсөлт үзүүлсэн. Бизнесийн зээл бол 16-17-ны үед лээрээ бүр олголт нь буурсан байсан шүү дээ. За бараг зээлийн татралт гэж зүйл болсон байсан. Тэгэхээр тэр үед болохоор яадаг гэхээр тусны иргэд бизнесийн зээл олохдгүй гэсэн санхүүгийн салбарын тусны иргэд тасалж гин гэсэн. Тэгэхээр түүнийг сэргээх шаардлагатай учраас Монгол банкнаас энэ арга хэмжээ. Яалтчгүй нэ иргэд маань бодит орлогоороо ингээд би өөрийнхөө шийдвэрийг гаргаж ийн ингээд зээл авч байгаа нь богино хугацаанд гайгүй боловч урт хугацаанд эрсдэлтэй. Тийм учраас яг энэ авч иж байгаа арга хэмжээний хувьд Монгол банк 18 оны 6 дугаар сард өөрийн орлогын харьцааг 70-30 болж тогтоосон. 70 гэдэг нь болохоор татрын дараах цалингийн орлогын 70% нь хамгийн дээд нь 70% нь зээл авах боломжийг ингээд иргэдэд олгочихж байгаа. 30% болохоор гар дээр нь яг жинхэнэ цалингийн орлого нь үлдээд тэрүүнээсээ зарцуултаа гэдэг амьдралаа санхүүжил явах боломжтой байна. Яг энэ зохицуултыг хийгээд ирэнгүүт нэг юм зөвлөл ажиллагдсан. Иргэд болохоор ингээд хязгаарлалт нь ороод ирэхлээр хугацаагаа сугаад эхэлчихэж байгаа. Жишээлх юм бол бид нар бол Орос улсын зээл бол ялч хүн 20 жилийн өвөрмөц зээл гэдэг. Тэрүүнийг төлөөд явхад бол 20 жил бол боломж юм. Гэтэл автомашин барьцаасан зээл 8 жилийн хугацаанд тоглоод гэлсэн. Уул нь болохоор автомашин барьцаасан зээл чинь болохоор автомашин чинь өнөөдөр худалдаж авлаа, номер тогтоолоо, жилийн дараа маш хурцтай үнэ алдсан шүү дээ. Гэтэл тэр зүйлийг бол маш хурдан 8 жилийн хугацаатай энэ баг Орос улсны зээлд харьцуулахтай хугацаанд ингээд зээл авчлаар иргэд нь үнэн цэн нь алдаад идэг, тэр хэрэглээхийн үнэн цэн нь алдаад идэг, зээлийн төлөлт нь хэвээрэл байгаад идэг. Дөрөнд дарамт үсээд байгаа хгүй. Тэгэхээр энэс өрсөн сарын зарлахаар 30 сарын зохицуултыг 9 сар тавьсан байна. За тэгвэл бизнесийн зээл авах гэж байгаа иргэдийн хувьд одоо тэгвэл өмнө байсан бизнесийн зээлийн дүрм журам дээр ч юм уу ямар нэгэн өөрчлөлт шинжилэл урамшуул ч юм уу зүйлүүд зарласан байгаа болов уу гэж бас бодчих магадгүй. Ямар иргэдэд ямар давуу эрхийг олгож байна. Яг өмнө шийдвэрийнхаа дагуу байх уу? Эсвэл өөрчлөлт орж байгаа юу гэдэг. Тий, ер нь бол хэрэглээний зээлийн нуур орлогын харьцаа гэдэг нь олон улсын жишээг дагсан юм шийдвэрлэлтэй. 8 оны хямралын сонсогч маань мэдж байгаа бол ерөнхийдөө банкны салбар маань хэтэрхий их нэг зээл ялангуяа хэрэглээний зээл хэтэрхий их зээл олгосон. Орос улсын зээл, хэрэглээний зээл маш их зээл олгосон. Эргүүлээд банкуудыг дампууруулад Америкийн банк дампуурангууд санхүүгийн салбарыг тэр чигээр чирсэн шүү дээ. Тэгэхээр олон улслаар энэ хэрэглээний зээлийн өөр орлогын харьцаа гэж байх ёстой юм байна гэд Монгол улс 70-30 60-40 гэж байгаа бол бүр олон улсад бусад хөгжмийн орнуудад бол бүр 40-60 гээд 40% нь л тааруул зээл олох юм боломжийг олгочихж байгаа. Тэгэхээр эргүүлээд энэ иргэдэд бол өөрт нь бол бас богино хугацаанд бол дарамттай юм шиг мөртлөө энэ яг урьдчилан сэргийлэх юмтай зөвлөж олно. Вакцины хэлэхэд бол бид нар ингээд тарихад бол өвддөг шүү дээ, тэ. Тэр нь бол богино хугацааны ингээд урьдчилан сэргийлэх. Гэтэ ирээдүйд бол ингээд өвчин тусах, цаашлаад үргэлжлэлд орох, ажилдаа очихгүй байх юм хөө нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж байгаа ч та. Яг түүнтэй адилхан хэрэглээний зээлийн өөр орлогын харьцаа нь эргүүн тиймэрхүү эрсдэлтэй нөхцөлд адилхан орохоос урьдчилан сэргийлж байгаа. Тэгэхээр яг хуу эргүүний нүднээс харах юм бол богино хугацаанд 2-3 улирлын байдлаар болохоор зээл авахгүй байгаа нь өөрт нь дарамттай боловч яг үний хэлбэлээр эргүүлээд л өөрт нь эргээр нөхцөл байдлыг өсөж байгаа. Тэгээд цаашлаад банкуудын хөтлөөрөө бас юун дээр ямар хөө байдлаар шилжиж байгаа нөхлөөр өөрт нь болохоор банкуд зарим банкуудын хэрэглээний зээлийн өөр орлогын харьцааг тогтоодог гэсэн. Энэ нь болохоор эрсдлийн нэг зохицуултын хэлбэрэлтэй. Тэгтэл зарим банкуд болохоор ерөөсөө юм зохицуулт хийдэг гэсэн. Тэгэхээр иргэд хэмжээнд яад тэр үед яад гэхээр тэр зохицуулт хийдэг банкуд хандсан шүү дээ. Тэгэхээр шудраг өсвөртөө явдаг хэлж байгаа. Тэгэхээр банкны салбарт яг ийм хэрэглээний зээлийн өөр орлогын харьцаа тавиад тэгэхээр яг жинхэнэ шудраг өрсөлдөөнийг төлөвшүүлэх юм эерэг талыг бий болгож байгаа л да.
Одоо чинь хэрэглээний зээлийн дээд хугацаач одоо хэд болсон байгаа лээ? Хэрэглээний зээлийн хугацаа 30 сар дээдлэн 30 сар болсон тийм. Энэ бол 2018 онд гарсан шийдвэр санагдаж байна. 18 оны 9 сараас гарсан. Одоо 1 сарын 1-ээс хэрэгжээд явж байгаа яг шийдвэр байна. Өмнө нь бол ямар хугацаатай байсан юм? Яг ер нь бол тодорхойлсон хугацаа бол яг заагаа байсан. Хэрэглээний зээл нь ийм хязгаартай байна гэж Монгол банкнаас тогтоогоо гэсэн. Тэр нь бол зөвхөн тухайн банкныхан нөгөө дотоод журмаараа зохицуул, зээлийн журмаараа зохицуулдаг. Зарим банкуд бол 2 жилийн хугацаатай байдаг бас мал бол одоо 30 сар гэж 2 жил хагасын хугацаа гадаг юмроо зохицуулж байгаа. Тэгээд ер нь бол сая 1 сарын 1 гарснаас хойш бид нар Монгол банкнаас тодорхой хэмжээний судалгаа хийжсэн үр дүнлэлээр бас 3 сар дахиад шин шийдвэр гаргасан байгаа. Хэрэглээний зээлийн өр орлогын хязгааг 60-40 дээр тогтоосон. Энэ нь бас хэрэгтэй өмнө тогтоосон нөгөө тэтгэврийн зээлийг бол балгууч дээр нь хэвэрнүүлдэж байгаа. Ипотекийн зээл бол өөрийн журмаар зохицуулдаг. Энэ нь бол зөвхөн цалин болон автомашин барьцаалсан ийм зээлүүд дээр зориулаад 60-40 болгож ингээд хэмжээг нь боруулж өгч байгаа. Энэ өөрөө яаж юм гэхээр сүүлийн үедлэрээ цалин цаашлаад бусад энэ өсөлт эдийн засгийн өөрчлөлтүүдийг судалж үзсний үндсэн дээр цаашлаад нөгөө иргэдийн хэрэглээний зээлийн өр орлогын хязгааны судалгаан дээр нэг 60% боломж юм байна гэсэн өдөр зур ажилласан. Тэгэхгүй бол 70-30 гэхэлэр 70 рууг ингээд өмүүлээ бүр тулах гээд байсан. Харин тэтгэврийн зээл нь болохоор харьцангуй өндөр байгаа юм. 90 орчим хувь дээр. Тэгэхээр хэрэглээний зээлийн 90 орчим хувь багт нь улам чангаруулаад байх нь тэтгэврийн иргэд бүр дарамтлаа шүү дээ. Тэгэхээр 70 бол харьцангуй одоогийн байдлаар бол хангалттай хэмжээ гэж үзээд хэвэрнүүлдсэн баг. За бидэнтэй хамтдаа байгаа үзэгчдийн хувьд бас өөрсдийнхөө санал бодлыг илэрхийлж өнөөдрийн сэдвтэй холбоотой бас асуултаа бол бидэнд эргүүлэх боломжтой байгаа гэдгийг та бүхэнд боломжлъя. За бизнесийн зээл авах гэж байгаа иргэдийн хувьд одоо юуг анхаарах вэ гэдэг асуудал. Мэдээж бол тодорхой хэмжээний шалгууруудыг түрүүнд дээр жоохон зурсан дурдаад өнгөрсөн. Өөр ямар донцлог шийдвэр гэхээр бизнесийн зээл дээр яг хав зарим тохиолдолд иргэд маань яг валютын зээлийн хүүний төвшин нөгөө төгрөгийн зээлийн хүүний төвшин хоёрыг хооронд харьцуулаад идэх төр зур ажиглаад. Яаж юм гэхээр валютын зээлийнх чинь харьцангуй хүү багтаа шүү дээ, тий. Тэрүүн дээр ялч нэг валютын ханшийн эрс лидрийн тоосод хүүгийн багасгаар багаар тогтоод. Гэтэл иргэд маань яг тэрнийг харчаад валютын зээлийн хүү бага гэдэм байх гээд валютын зээл дээр аж ахуйн нэгжүүд зээл авах гэдэг төр зураг ажигладаг. Тэрүүнээс өрсөн сэрэг хэлхийн тулд яаж юм гэхээр Монгол улсын валютын ханшийн өөрчлөлтийг цаашлаад бизнесийн ажиллагааны хэлбэрийг харж агаад эрсдлийн жингийн тооцож үзээд эрсдлийн валютын зээлийн эрсдэл нь 150 хүртэл нэмэгдүүлж өгч байгаа. Өөрөөр хэлэх юм бол иргэн хүн аж ахуй нэгж зээл авлаа гэхэд тэр зээл нь валютын зээлээ гэхэд тэр валютын ханшийн өөрчлөлтлөө шүү дээ, тий. Валютын ханшийн өөрчлөлтлөөр зээлээ төлж чадахгүй болчихно. Маш өндөр төлбөр төлөөд эхэлнэ шүү. Тэгэхээр банкнд өөрт нь бас эрсдлийг нь урд нь болохоор 120 байсныг 150 болгоод 32 нэмэгдүүлсэн. Тэгэхээр банк тэр эрсдлийг хангалтж үүрэх ийм эрсдлийг хуваалцаж үүрэх боломжийг өртүүлснээр эргүүлээд банк тодорхой хэмжээний зээлийн хүүдээр тогтоож байгаа валютын ханшийн өөрчлөлтийг тэрүүн дээр барина гэд зээлийн гэрэн дээр тусчихна. Тэгэхээр валютын ханшийн өөрчлөлтөө миний зээлийн төлж яг тодорхой. Այսгүй болвол энэхүү ханшийн өөрчлөлтийг нь харгалзан үзээд энүүнээс авах юм бол төргийн зээл рүү хөрвүүлнэ гэсэн. Залдуудыг оруулах боломжийг бүрдүүлж байгаа гэсэн. Тийш нь чиглүүлж байгаа гэсэн. Одоо бол арилжааны бүх банкуд дээр одоо бизнесийн зээлийг бол олгож байгаа тийм үү? Одоо бол цаашаа ч гэсэн олгоно шүү дээ, тийм. Ер нь бол ингэж байгаа. Би олон улсын жишгээс харахад Монгол улс ч гэсэн иргэдийн зээл нь өсөд байгаа учраас эргүүлээ бизнесийн зээлийг авах тэр болцоог нь богоод байт. Тэгэхээр түрүү хэлсэнчлэн эрсдэл нь арай өндөр болохоор аж ахуйн нэгжүүд зээл болохоос илүү иргэдэд банкуд зээл болгочдөг. Тэгэхээр нөгөө банкуд нь бол эрсдлээ бодож байгаа. Нөгөө талд нь болохоор аж ахуйн нэгжүүд үнэхээр санхүүжилт дутагтаад байхад чинь тэрүүний нөхөх хэрэгцээ байгаа. Тэгэхээр ингээд сая зээлийн өр орлогын харьцаа тавьчих байгаа. Валютын ханшийн эрсдлийн тогтоогоо төгсөж байгаа. Тэгээд бас хугацааны ингээд зохицуулт хийж байгаа. Тэр нь үндсэндээ бол цаашлалраа түрүү жилээс ингээд 40% хэрэглээний зээлэлт 40% бүр сүүлдээ 50 өссөн. Тэгтэл хажууд нь болохоор бизнесийн зээл нэг 16 сүүлд нь 20 орчим хөвөл өсөж байгаа юм. Тэгэхээр энэхүү зураг тогтоож ойртуулах цаашлаад бизнесийн зээлээ нэмэгдүүлээд аж ахуйн нэгжүүд ажлын байр бий болгоно. Иргэд болохоор цалингаараа мөнгө муудаж авах боломж өртүүлэх ийм л чиглэлээр явж байгаа гэсэн үг. 2017 оны 3 дугаар сарын байдлаар бол ерөнхийдөө за хэрэглээний зээл бол 40%-аас дээш өссөн. За харин бизнесийн зээл бол ерөөсөө тарифтай өсөв байна гэдэг судалгаа статистикээс гарсан байсан тий. Тий ялчгүй.
энэ зээл гэдэг зүйл чинь нэг бүтээгдэхүүн маань бас яг эдийн засгийн өөрчлөлтөд дагж идэг л та 15 6 оны үед л манай улсын эдийн засаг бас тодорхой хэмжээний хүндрэлтэй очирсан байсан. Тэнгүүд банкны салбарын төр шууд хамгийн түрүүлж өртдөг газар. Тэгээ банкны салбарын зээлийн эргэлтэнд тастаад гэсэн. Тэгэхээр тэр нь 17 онд болохоор харьцангуй сэргэжсэн ч гэсэн иргэдийн зээл рүүгээ хараатаад чиглээд байсан. Эргүүлээд бизнесийн зээл бол ер нь л бас нэг хөдөлгөөлөсгүй байсан. Тэгээд бас сүүлийн үед болохоор бас зээлийн хүн дээр бас нэг онцлог ажиллагдаж байгаа. Хэрэглээний зээлийн зохицуулт ер нь бол Монгол банкнаас авч хэрэгжүүлсэн зээлийн хөв оруулах стратеги гэх мэт энэ зүйлс маань эргүүлээд хадгаламжийн хөв оруулж байгаа, зээлийн хөв оруулж байгаа. Жишээлбэл 12 сарын байдлаар болохоор шинээр болсон зээлийн дундчгүй бол 17.1% байна. Өмнөх жилээс салбараа 2.5% орчихсон. Тэгэхээр энэ нь болохоор үндсэндээ бол эдийн засгийн доктортой ажлыг хангах ийм зорилготой. Хэрэглээний зээл, бизнесийн зээл хоёрын хүүний хувьд нэрээ дахиад жоохон тодруулъя л да. Өөр нэмэлт мэдээллүүдийг бас иргэдэд сонсох. Тийм, ер нь бол хэрэглээний зээл маань нэг ойролцоогоор нэг төрүүлснэ 17% орчим байдیں۔ Бизнесийн зээл бол ялч эрсдлээд байгаа нэг 20 жилийн хүүн болохоор 20 тэгээд түүнээс дээш ингээд тогтоод идэх л та. Тэгэхээр хэрэглээний зээлийн хүүний түвшинг ингээд бууруулахын тулд маш олон зохицуултууд тэр дундаа бодлогууд хэрэгжих хэрэгтэй. Шууд хүүгийн таас тогтоох юм бол бас бизнесийн зайлыг богино хай чинь яг жинхнээс түрүү хэрэгжүүлээд байгаа энэ бодлого арга хэмжээг чинь хомоо айцнахгүй. Яг жинхнээс хэрэглээний зээлээр л мөнгө авах боломжийг бүрдүүлэх гэсэн. Бизнесийн зээл бол яг жинхнээс мөнгө авч чадахгүй болно гэсэн. Тэгэхээр хэрэглээний зээлийн эсвэл бизнесийн зээлийн хүүний таас тогтоох дээр бас анхааралтай судалгаа шинжилгээнд өрнөслөх нь зүйтэй байна. Би тэр яран дээр бас түрүүн гарч ирсэн. Ерөнхийдөө банкуд жишээлбэл иргэдэд хэрэглээний зээлийг төлөхөө болгодог гэдэг. Энэ бизнесийн зээлийг дэмжих нь банкудад ямар нэгэн үйл ажиллагаанд нөлөөлөл байх уу гэдэг асуулт гарч ирж байна. Яг уу ялцчгүй бизнесийн зээл төрөөсөн жоохон эрсдэл өндөртэй. Тэгээд яг ингээд чанаргүй зээлийн түвшнээр нь ингээд аваад үзэх юм бол бизнесийн зээл арай өндөр байдаг л та. Тэр нь ялцчгүй түрүүнээс 15 6 оны эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарат чанаргүй зээлийн 10 сүүлийн үед 10.7% болчиход байгаа. Урд нь түрүү жилийн яг 3-4 үйлрэлээр 12% болж өсчээд байсан. Тэр нь бас харьцангуй буурч байгаа. Гэтэ бол 10.7-оос бууруулах зорилготой цааш бодлогоор ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хэрэглээний зээлийн өөрөөр хэлбэл харьцаанд тогтоож өгснөөр эргүүлээд эрсдлийг ингээд чиглүүлж өгч гин гэсэн үг. Аж ахуйн нэгжтэр бизнесийн зээлийн эрсдэл нь их өмтөдөд байна. Тэгэхээр тэнцээ зээлийн хүү өндөр байна. Тэгэхээр тэр зээлийн хүү бууруулахын тулд ялчгүй илүү санхүүжилтийг өгөх юм бол эргүүлээд бас бизнесийн зээлийн хүү буурах боломж бүрдэн л дээ. Өрсөлдөөний зарчмаар. За баярлалаа. Тэгээ битэрийн бас нэвтрүүлгийн хугацаа өндөрлөх төгсөн байгаа учраас яг энэ хэрэглээний зээлийн өр авлагын харьцаан дээр иргэд олон нийтийн хувьд яг энэ бидний нэвтрүүлгээд ямар дамжуулаад ямар мэдээллүүдийг бас төлхөө авсан зүгээр гэж бодож байна. Өөр нэмэлт мэдээллүүд байх юм бол тийм ээ. Тийм ялч түрүү хэлжсэн санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг аль алийг нэрхэл хэрэгтэй. Тэгвэл жишээлх юм бол би бол зээлийн бүтээгдэхүүн, ипотекийн зээл байна, кредит карт байна, бусад янз янзын зээлийн бүтээгдэхүүнүүд байх хэрэгтэй. Тэрний тодорхой хэмжээнд барих хэрэгтэй. Хажууд нь хадгаламж байх хэрэгтэй. Хадгаламж нь өөр өөр янз янзын хадгаламжууд байна. Хажууд нь үнцаас хувьцаа худалдаж авах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Бас мөн хажуугаар нь даатгал буюу бас нэг даатны санхүүгийн болон бусад эрсдлээс эрдэлсэн сэргийлэх зорилго даатгал авах хэрэгтэй. Энэ бүх бүтээгдэхүүнүүд нь яг жинхэнэ бид нар дэлгүүрээс юм хөдөлж авдагтай адилхан тэр бүх бүтээгдэхүүнүүдийг банкнаас авч ийн гэж утгаар нь зөв зохистой ашиглах хэрэгтэй. Энэ л яг жинхэнэ санхүүгийн боловсрол иргэдийн ирээдүйн чиглэсэн санхүүгийн боловсролыг бий болгох юм чиглэл юм. Жишээлбэл Монгол улсад нэг иргэний хувьд бол нэг 10-аад бараг зээлтэй байна гэсэн мэдээлэл байт юм биш үү? Нэг иргэний жишээлбэл улсны төлбөрч байдаг юм уу, цалингийн зээл, одоо юу гэдэг маш олон төрлийн зээлүүдтэй өргөдөх байлаа шүү дээ. Тий, лизинг гээл бас зээл бол хамгийн өндөр зүүн үзүүлж байгаа. Яг хуу зээлийн иргэдийн зээлийн бүтцээр нь аваад үзэх юм бол ипотекийн зээлийн 37% бүрдүүлдэг. Хамгийн өндөр нь үзүүлдэг. Түрүү жилээс хойш иргэдийн хэрэглээний зээл, цалин тэтгэврийн зээл хүчтэй өснөр одоо нэг 36% бүрдүүлж чаддаг. Тэгээ араас нь болохоор нэг автомашин бусад зээлүүд ингээл явж байгаа л да. Тэгэхээр энэ зээлийн бүтцээ харж байгаа болохоор ер нь цааш талаараа илүү зүй зохистол төвшин барих нь илүү чухал. Тэгэл тэрүүн дээр болохоор ялцчгүй дан ганц бодлого ярихаас илүү иргэдийн санхүүгийн боловсрол иргэд өөртөө яаж төсвийн зарцуулалт гэр бүлийн төсвийн зарцуулалтыг хянах нь л чухал л да. Түүнээс иргэдийн амьдрал дээр тусахгүй бодлого бол бас учир дутагдaltaй байна. Тий, зээл авах нь бол иргэдэд хэдий ашигтааж гисэн эргээд нөгөө зээлээ төлж байгаа. Тэгээд хэр сайн зээлдэгч вэ? Олон газараас ингээд зээл аваад хооронд нэг холиод байхаас илүүтэйгээр тодорхой хэмжээний хэдэн газруудаас зээл аваад тэрнийхээ тухайн мэдээллүүдийг бас нөгөө зээлийн мэдээллийн сандаа түүхийн эргээр оруулдаг байх юм бол эргээд санхүү одоо зээл авахд бас их
хялбар болж штэ. Тий. Ирээд маань яг нүг хэлэхэд л санхүүгийн боловсрол гэж ярихлаар чухал математик тайлбар бодоод уул нь санхүүгийн боловсрол маань яг амьдрах ухаан юм л да. Энгийнээр маш энгийн. Өөрийнх нь мөнгийг яаж үлдэрдэх вэ? Санхүүгийн менежмент гэж ярихлаар чухал компани юм яриад байдаг. Гэтэл уул нь санхүүгийн менежмент иргэд бидний амьдрал дээр яг тусаад байдаг байхгүй. Бид нар нөгөө мөнгө хэдийн хэмжээний нөгөө мөнгөө хоримтлол болох уу? Яаж зарцуулах уу? Өөртөө бас сардаа нэг авж яагаад орлохоос бас өөрийгөө бас баярлуулах хэрэгтэй. Тэгэл тодорхой хэмжээний зохицуулт хийн гэдэг чинь яг санхүүгийн зүүн менежмент талаад хэлж байгаа хгүй санхүүгийн боловсрол. Тэгэхээр тэр үнийг л төв зөв удирдахгүй болвол яг яаж юм бэ? Иргэд маань яг зөв удирдахгүй үед яаж юм бэ? Зээлээ төлж чадахгүй болчихдог. Зээлээ төлж чадахгүй байх гэхэлэр чинь нөгөө хэрэглээний зээл чинь нөгөө бизнесийн зээл ялгаахгүй. Зээлийн мэдээллийн санд зээл чинь ингээд активын ангиллаараа өөрчлөгдөд явцдаг. Тэгэл эсвэл чанаргүй зээлтгч болно. Чанаргүй зээлтгч болохоор би дахиж зээл авахд бол хүндрэл үүснэ л гэсэн үг шүү дээ. Хүндрэл үүслээ би бол мэдээж цаашдлаараа зээл авахгүй байна гэж байхгүй. Цаашдлаараа зээлийн бүтээгдэхүүнүүдээр байнга л авч яах. Тэгэхээр миний түүх дээр ингээд тор тал бүдэлдэн гэдэг чинь цаашлаад их л аюултай л нэрсэлтэй юм л да. Монгол Банкны 2017 оны шийдвэрээр бол жишээлбэл зээлийн мэдээллийн санд за иргэн бол 15 хоногийн хугацааны хүлээлттэй аж ахуйн нэгж бол ерөнхийдөө 30 хоногийн хүлээлтийг бол үүсгэж болно. Тэр хэмжээнд төлчих юм бол ямар ч байсан бол зээлийн мэдээллийн санд бол түүх нь бол одоо сайн англиар бол багтаж орно гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бизнесийн зээл авч байгаа хүмүүсийн хувьд бол 30 хоногийн хугацаанд амжиж төлөх хэрэгтэй гэдэг шийдвэр тийм ээ. Тий. Бас энэ өндөр болохоор бизнесийн зээл, иргэдийн зээлээс гадна иргэд бас нөө гар утас лизинг авч явах, альсгүй бол инновашн, альсгүй бол бусад нөгөө телевизийн кабелийн үйлчлэгээ авч явах. Энэ нэг зээлийн мэдээллийн сангаас тусад нь ойлгоод байдаг. Яг үүнийг л хэлбэл энэ операторууд нь бүгдээрээ зээлийн мэдээллийн санд нэвтрэх хэрэгтэй. Та жишээлх юм бол инновашн төлөхгүй басны хугацаа алдах юм бол сарын хугацаа 15 хоногийн хугацаа алдах юм бол тэгэл мэдээлэл чинь өөрчлөж орчихно. Тийм болохоор бас тэр өндөр анхааралтай хандах хэрэгтэй юм л да. Байраа төрөсчлээ гэж бодоход байр төрөсчсэн юм чинь зээлээ төлөх телевизийн төлбөрийг төлөх байх юм бол таны мэдээлэл чинь л бас өөрчлөгдөн гэсэн. Тэр өнөөс анхаарч хэрэгтэй. Маш олон хүмүүс жишээлбэл би зээлийн мэдээллийн санд миний түүх сөрөг ангилалд орцсон байна гэх. Хэрэгээрээс яагаад олдгоо гэхээр өөрийнхөө хэрэгжилж байгаа утасны төлбөр тэгээ байрны мөнгнөөс авахулаад ч юм ингээд янз бүрийн байдлаар хэрэгжилжэнд орцсон байдаг. Ерөнхийдөө 570 гаруй аж ахуйн нэгжийн бүртгэл бол зээлийн мэдээллийн санд байдаг гэж хэлсэн тийм. Хамгийн сүүлд бол одоо нөгөө өрхийн одоо тог захлагааны мөнгө хүртэл бол одоо зээлийн мэдээллийн санд орох учраас бид бол 2-3 сараар төлөхгүй явдаг усаас өнгөрөх гээд ах шиг юм байна. Яг л гэж байгаа. Ер нь бол олон улсын жишээр болохоор кредит скор гэж ярьдаг л да. Одоо бол тэр чиглэл рүү явж байгаа. Зээлийн мэдээллийн сан гэдэг нь тэр хүн үндсэндээ бол бидэрт ингээд харж байгаа болохоор зээлийн мэдээллийн сан гэдэг нь бидэр дарамт болоод байгаа юм шиг болчих. Яг үнэ хэлээд ирээдүйд ингээд харах юм бол хөгжлөө харах юм бол би заавал юм барьцаалж зээл авах биш. Би зээлээ сайн төлдөг хүн гэсэн нэг мэдээлэл үлдчихлээ шүү дээ тий. Тэр мэдээлэл чинь яг миний барьцаа болно. Заавал би орос суу зээлсгүй бол өөр зүйл барьцаалж зээл авахгүй. Шууд миний мэдээлэл би зээлээ тавь зүг хугацаанд нь төлдөг хүн гэдэг мэдээлэл чинь яг жинхэнэ чиний нөгөө баталгаа болно гэсэн зүйл юм л да. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бас бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж манай студид манай сонсогчдод бас мэдээллийг хүргэсэн Монгол Банкны олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Батчинда баярлалаа. Тэгээ бидний нэвтрүүлгээс бол олон сонсогчд маань бас хэрэглээний зээлийн талаар тэгээд энэ бол өөрөө авлагын харьцаа ямар төвшөнд байдгийг тэгээд Монгол Банкнаас баримталж байгаа сүүлийн үед гаргаж байгаа шийдвэрүүдийн тухай гэх юм бол мэдээж бизнесийн зээлийг бол бас төлхөө дэмжих зорилгыг бол бас гаргаж байгаа юм байна. Тэгээд ямар ч үсэн энэ зээлүүд авснараа иргэд ямар үр дүнтэй байдгийг тэгээд дээр нь бол зээлийн мэдээллийн сангийн бүртгэлт хэрхэн яаж бүртгэгдэм бэ гэсэн хэсэг бүлэг одоо дэд бүтцүүдэд бол бид бас хариултыг өглөө. Тэгээ урилга хүлээвч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За их баярлалаа. За баярлалаа. Хичээнгүй зүтгэл хүүхдүүд идвэх чармайл хичээл зүтгэл цөхрөлтгүй шаргуу чанар хэмээх ах トゥ гурвыг амьдрал үргэлж шагнан урамшуулдаг юм. Зорилгодоо шунан дурлаж, амжилтаа хүсэн мөрөөдөж, өөртөө хоёршгүйгээр итгээрэй. Монголын радио тэнхлэг хөтөлбөр